сайн байцгаана уу. Бүгд найрамд Солонгос улсын Хүчин сайдын нэрмжит сумын 2021 оны хүнзээ тоод тасгалын цахим тэмцээний бие ангиллын ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатны тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Нийт оролцож байгаа баг дамжтай амжилт хүсье. Сайн байцгаана уу? Би Английн ганцаарчилсан урьдчилсан шатны тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. Тайлбарлахаар Янжил хам Гандаж нар хөрөлцөөрсөн байна. За ингээд 8-9 насны Би Англи эхэлж байна тийм ээ. Тэгээ хоёр тамирч оролцож байгаа юм байна. За эхний тамирчин маань Кёнки клубын тамирчин. Би Наранзул Хүнзээгийн хэрэгжсэн. Цэгэр хүстэй тамирчин тийм. Одоо би Англи гэхээр цэнхэр уламжтай тамирчид оролцож байгаа тийм. За би Английн 8-9 насны тамирчид маань урьдчилсан шатанда 1-2 дор хүнзээг хийж гүйцэтгэж байгаа. За тамирчин маань 1-р хүнзээгээ амжилттай хийж гүйцэтгэлээ. За си Английн тамирчидыг үзэж байхад бол одоо 8-9 насны тамирчид маань дан 1-р хүнзээг хийж урьдчилсан шатанд өрсөлдсөн шүү дээ тий. Тэгэхээр одоо би Англи болоод тэрхээр 1-2 дор хүнзээг хийж гүйцэтгэв тий. Одоо адилхан настай ч гэсэн Англи л одоо бүс маань дээд бүснүүд болохоор одоо арай хүндэрж ирж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгээ би Англи маань хөх болон улаан бүстэй тамирчид маань хоорондоо өрсөлдөж байгаа. Мөн 8-аас 9, 10-аас 11, 12-аас 14, 15-аас 17, 18-аас 29 наснд маань би Английн одоо тамирчид өрсөлдөж байгаа. За дараагийн тамирчин маань Нүдэлчин клубын Цэд Соломон 1-4 2 дор үнцэг гэхээр гарч ирсэн байна. Улаан бүстэй тамирчин тийм. Тэр улаан бүс гэдэг маань ерөнхийдөө бол хар бүс удахгүй амнаа гэд одоо улаан бүстэй юм тамирчид маань явж байгаа тийм ээ. Тэгэхээр бас улаан бүстэй тамирчид, хөх бүстэй тамирчид маань бас илүү сайн хичээж, илүү сайжирч одоо хар бүсний шалгалтанд орох хэрэгтэй тийм ээ. За энэ тамирч маань гарны хүч их суултаа юм байна. Гарын хүч жоохон хүчтэй чангаад, хүчтэй хамгаалаад өгөх хэрэгтэй. Хамуу авчаагийн өшгөлтөн дээр өвдгөө сайн нуглаад, хуруугаа сайн татаад өгүүлэх болох гэдэг тийм ээ. Сайн өшгөлтөн дээр бол хуруу татлахгүй бодомоо жилтэй ч хэрэг өшгөлж байгаа харагдаж байна тийм. За 1-р хүнзээг хийж дуусна. 2-р хүнзээг одоо хийж гүйцэтгэнэ. За ерөнхийдөө бол улаан бүсийг бол жил гарan хичээл зийж улаан бүстэй болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг улаан бүстэй тамирчид манаас одоо 8-9 насны англи болж байгаа юм ч бас магадгүй 7-тай 6 наснаас эхэлж хичээлсэн юм тамирчид байгаа хаа. Англи маань жоохон өндөр дээд зохиод байна тий. Яг аймхааныхаа харалтаа зохиж өгөх хэрэгтэй. Та бас зэтэрхий зөөлхөн удаа игээд байгаа гэж чинь. Одоо энэ дээр жоохон хүчтэй хурц одоо тийм шидэмгий хөдөлгөөн одоо байх хэрэгтэй тийм ээ. Ерөнхийдөө спортоор хичээлж байгаа ингээд тэмцээн уралдаанд орж байгаа хүмүүс юм чинь нэг л орж байгаа өөртөө ихтэй байгаа бүх зүйлээрээ харуулад одоо сайн хийгээд
одоо үзүүлэх хэрэгтэй юм тийм ээ. Тэг нэгэнд оролцож байгаа юм чинь. Тэмцээнд оролцож байгаа учраас. За ганцаардлсан музейний бие ангиллын 8-9 насны өвгүүдийн ангил гэж энд нь 5 тамирч оролцож байгаа юм байна. 6 тамирч юм байна тийм ээ. оролцож байгаа юм байна. За хамгийн ихний тамирч нь Баянгол дахин өвсөнд оюун тамирчин Цэшин Эрдэнэт оролцож байгаа юм. Тань тамирчид маань зургуул одоо финалийн шатанд ерөнхийдөө бол пүмзэнүүдээ хийгээд шалгарна тийм ээ. Тэгээд финалийн шатнаасаа одоо хэн хамгийн сайн хийж өндөр өнөө авсан 3 тамирчин одоо медалийн боловсрол хангах нэ. Энэ тамирчны маань бичлэг бас нөө гар утсаар босоо бичсэн бичлэг болтой тийм ээ. Тийм учраас заавал хэвтэй бичлэг байх ёстой гэдэг одоо стандартад заасан байгаа учраас дараагийн удаа одоо энэ дээр анхаарад камера хэвтүүлж бичлэгээ хийх хэрэгтэй. Бас мөн тамирчин маань бүс нь хитрхи ууртайгаар одоо хөлөндөн дэглээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас энэ тамирчны маань дараагийн удаа бас богинохон бүс бүстүүлэх хэрэгтэй харагдчихэв. Тийм ээ бүсийн нэг бол 2 ороод ч юм уу тийм. Болохоор хитрхи урт болохоор нөх хөл гандан тэглээд юм ихэд одоо жоохон хэцүү байгаа. Тань тамирчны маань бас нөгөө өрчилсөн шатны бичлэг биш вэ нэмэ? Шигшээ шатны бичлэгээ өгсөн харагдаж байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол урьдчилсан шатны оноогоо авч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо шигшээ шатны цаашдаа шалгарах боломжгүй болоод ирэх юм. За энэ насны тамирчид маань нэгээс 1-2 дахь хүнзэг урьдчилсан шатанда хийж гүйцэтгэж исэн. Эмэгтэй охтуудын шат. Тэгэхээр бол энэ тамирчид маань бас пүмзэгээ саяны тамирч маань пүмзэгээ буруу сонгоод хийсэн байна гэсэн үг. Одоо заавар дээр бол одоо 8-аас 9 насны бие ангиллын хүүхдүүд 1-2 дахь пүмзэг хийх ёстой гэж заасан байна. Тэгэхээр бас энэ бичлэгээ явуулж байхдаа зөв одоо нөгөө зөв нэр өгөх тэр нэг сайн алдаагүй сайн шалгаж иж явуулахгүй бол ингээд буруу одоо нэртэй бичлэг ч юм уу те нэрийг буруу өгöd явуулсан байх юм бол маш олон бичлэг ярьж байгаа болохоор тэр одоо яг дарааллынхын дагуу шууд хийж байгаа учраас одоо тэрийг бол энд одоо бичлэг хүлээн авч байгаа хүмүүс бол ялгаж ангилахгүй яг өөрсдийнх нь өгсөн нэрийн дараалалаар хийж байгаа болохоор ийм алдаанууд бол гарж ийн. Тийм учраас бичлэгээ илгээж байгаа хүмүүс маань бичлэгээ өгж байгаа хүмүүс маань маш анхааралтай нэрийг өгөх яг зааврын дагуу фолдерт оруулж өгөх хэрэгтэй байгаа. За эдэр клубын тамирчин хэмзээгээ амжилттай хийж гүйцэтгэлээ. За дараагийн нурш юм уу адил эдэр клубын тамирчин ууд хэлмэн саяны тамирчин маань бас бор бүстэй харагдаж штэ тий. Би англид ягаа бор бүстэй тамирчин байгаа юм бэ. Бус нь ингээ улаан цэнгэр бүстэй байна гэж бодож магадгүй. Тэгэх юм бол бас зарим нөгөө клубүүдийн сургалтын системд бор бүс байдаг байгаа. Улаан бүсний дээр бор бүс байдаг байгаа. Тэгээ бас хар бүс аваагүй. Гэхдээ улаан бүстэй гэсэн үг ерөнхийдөө аль бус. Тийм учраас одоо бор бүстэй тамирчид маань би англилд нь ганц 2 хүн клубуд л бор бүстэй тамирчид байгаа. Бусад клубуд бол дандаа яг цагаан, шар, ногоон, цэнхэр, улаан, хар гэдэг шууд явцдаг. Тань тамирчин маань 2 дахь хүнзээгээ хийж гүйцэтгэж байна. Ерөнхийдөө бол одоо би англилийн тамирчид бол 1-2 дахь хүнзээг бол маш одоо зөв цэвэрхэн хийх маш боломжтой байгаа. Яагаад гэхээр одоо энэ бүмзэг ализийн сурцсан, цээжилсэн, давтцсан байдаг учраас. За тэлмэн амжилттай ээж бүмзэгээ дуусгалаа. Дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин Им Төвшин Бат гарч ирсэн байна.
За энэ гарын техникүүд гүйц, за энэ хөлийн техникээ бас гүйцэтгэлүүдээ жоон дутуу хийгээ. Өшөглөлтөө Тий. Авчаагийн өшөглөлтийн хуруугаар татаад бас зөв өөртөө гүйц тэнэлэг жишүүлэх хэрэгтэй. Гиш мэдэн жижиг алдаануудыг бас гаргаж ийн тий. Та одоо 2 дугаар бэмзэг хийж гүйцэтгэв. За одоо магадгүй 6-аас 7 насны ангилал бол бие ангилал байгаа. Гэхдээ яг оролцогч хүүхэд байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо 6 настайс ангилд орж исэн хүүхдүүд маань дараа жил магадгүй 6-аас 7 насны бие ангиллын тамирчид болж орж ирнэ тийм ээ. Тийм ээ. Ногоон бүстэй тамирчид маань одоо хөх бүстэй болоод, улаан бүстэй болоод бие ангилд манаас дээшээгээ орж ирэх нэ. Та дараагийн тамирчин мөн Кёнхи клубын тамирчин Ананд гарч ирсэн байна. 8-аас 9 насны хөвгүүдийн ангилалд нийтдээ 6 тамирчин оролцож байгаа. Тань 6 тамирчдын маань сургуулаа одоо тасгалаа хийж гүйцэтгсэний дараа бүх тамирчдын маань оноо нийтдээ гарч ирэх байгаа. За энэ бол улаан бүстэй тамирчин байгаа мэн тий. Тийм ээ. Та тамирчид маань ерөнхийдөө бол дасгалаа бүгд нэгэнд одоо адилхан дасгал хийж гүйцэтгэж байгаа. Хамгийн сайн одоо зөв техниктэй, зөв гүйцэтгэлтэй хийсэн тамирчид маань өндөр оноо авч байгаа. Тийм ээ. Алдаа гарах болгонд нь 0.1, 0.3 гэсэн юм том алдаа, жижиг алдаа гэдгээр нь оноог нь хасдаг байгаа. Тэгээд шүүгчид маань бол одоо дэлхийд адилхан хэрэгэлдэг Taekwondo soft буюу одоо бөмбөний юм шүүлтийн програмаар шүүж явагдаж байгаа. Та тэгээ 2 бөмбөний одоо нэг оноогод дундаж оноог нь одоо шууд тэр програм маань гаргаж ирж байгаа. Тэгэхээр одоо нэг бөмбөгийг нь сайн гэдэг нэг бөмбөгийг нь муу ичих юм бол дундаж оноо манаас баг гарч ирж штэ. Тэгэхээр 2 бөмбөгийг хоёулангийн сайн ижиж оноо маань өндөр гарч ирэх нэ. Дараагийн тамирчин төгөлдөр Кёнхи клубын тамирчин байна. Тань тамирчин маань мөн авчаагийн өшгөлтийнхөө подимыг сайн жийж өгөөд хуруугаа сайн татаад тогтоогоод өшгөлвөл бас боломжийн сайн хийж гүйцэтгэж байна бөмбөгээ. Одоо энэ хийж байгаа хэлж байгаа алдаануудыг дараагийн тэмцээн дээр ч өөрсдөөсөө анхаарад цасаад явах хэрэгтэй. Тэгэх юм бол дараагийн тэмцээнүүд орох гарах амжилтууд нь арай илүү сайжрах тийм ээ. За гарын техник, хөлийн техник гарч явах үед ер нь бол дөрвөн мөч дөрвөлээ ингээ тодорхой стандартын дагуу хөдөлгөөнөө хийдэг. Одоо чинь нэг эсрэг талын гар зогсож байгаа эсрэг талын гар бүсэндээ дээр ингээ байрлаж яах гэх жишээний тий. Хоёр сүлний суултууд нь юм байх гэх жишээний. За яг энэ бүгдээслийг жижиг нэг хөдөлгөөний дутуу юм уу эсвэл буруу их тохиолдолд алдаанууд нь асагдаад байгаа тийм ээ. Тийм болохоор хийж байгаа бүх үйлдэлүүдэд харалдаг. За ингээд нийт 6 товирчин байснаас 5 товирчин. Тийм шинэ юм бол одоо өрсөлдсөн шатны бөмбөний бичлэг биш байсан учраас хасагдаж байна тийм ээ. Шигшээ шатнд одоо бичлэг нь гарахгүй нэ гэсэн. За 10-11 насны охтуудын ангилалд 2 тамирчин өрсөлдөж байгаа юм тийм ээ. За эхний тамирчин Олимп клубын тамирчин Мишель. Та одоо нас нь мэдээж дээшээ одоо өссөн учраас хийж байгаа бөмбөний маань бас өөрчлөгдсөн байгаа. Та урьдчилсан шатанда 3 дугаар бөмбөгийг хийж гүйцэтгэж байна. За Мишель маань бас сая нэг илүү цогтж байгаа харагдаж байна. За энэ хамгаалтыг бол ингэж удаан гаргадаггүй шууд одоо адилхан хурдан гаргадаг байгаа. Зарим тамирчид манаас өөрсдөө хэм маягаар бол ингэж удаан хийгээд байгаа харагддаг. Ингэж бол болохгүй яг заасны дагуу хурдан их хэрэгтэй байгаа.
За дараагийн бөмбөг 4-р бөмбөгийг хийж гүйцэтгэж байна. Таас хвчаагийн өшгөлтөн дээр тэнцвэр авчихсан тийм ээ. Саяны суултыг одоо суусныгаа бүр дараа нь ингээ гараараа хамгаалж байна. Энэ бол бас буруу байгаа даа. Суулт гар хоёр маань зэрэг хамгаалж зэрэг суух хэрэгтэй байгаа. Тэрийг бас дараагийн удаа тамирчид маань бас анхаарад одоо алдаагаа засаад ирэх юм бол улам сайн тамирчид маш олон гарч ирнэ. За дараагийн тамирчин минь хараагийн өгч нь клубын Нанди Эрдэнэ оролцож байгаа юм байна. Тийм цар тахал одоо гарснаас шалтгаалаад тамирчдын маань бэлтгэлжилт одоо саадсан тий 2 жил бараг танхимаар заалаараа одоо бэлтгэлээ хийгээгүй гэртээ онлайнаар ч юм уу захимаар одоо багш нартайгаа холбогдож бэлтгэлээ хийсэн гэсэн ингээд сайн тэмцээндээ оролцоод уур чадвараа гаргаад явж байгаа маш бахархалтай байна. Одоо бол одоо ингээд тамирчдын маань улаан бүстэй хөх бүстэй тамирчид гэдэг бол одоо дасгалаа яаж зөв хийх үү, сунгалтаа яаж зөв хийх үү гэдгийг бол одоо мэддэг болсон байгаа шүү дээ. Тэгэхээр бас өөртөө гэртээ өөртөө хөгжүүлээд энэ одоо алдсан цаг хугацаагаа одоо нөхөх боломжтой тийм ээ. Тийм учраас тамирчид маань гэртээ болон бэлтгэл дээрээ өөртөө зайчлаад одоо бэлтгэл сургалтаа маш сайн хийгээд одоо тэр одоо өөрийнхөө техникийг сайжруулах, өшгөлт, суултууд, гарын техникүүдээс давтах юм зөндөө боломж байна. Цаанан дээр нь маань одоо 4-р хүнзээгээ хийж гүйцэтгэнэ. Тулаанд бол яг ингээ 2 хүн нөгөө хамт тулалддаг учраас одоо партнер юм уу хамт ингээ бэлтгэл хийж байгаа хүн хэрэгтэй байгаа шүү дээ тий. А хүнзээ маань өөрөө ганцаараа хийж байгаа учраас заавал партнертэй ч гэсэн партнергүй ч гэсэн одоо хийж болно. Тэгээ бичлэгээ одоо өөрөө хийгээд өөрөө үзээд алдаануудаа багштай хянуулаад ингээ явах боломжтой учраас бас давуу талтай тийм ээ гэртээ хийх боломжтой. Тэгээ цар тахал гарснаас хойш одоо сургуулийн одоо заалнууд маань хаалттай удсан бэлтгэл сургуульд маань ороогүй боловч манай Монголын технологийн холбоо маань бас захин хэлбэр шилжиж захин бүртгэлийн сантай болсон байгаа. Мөн одоо захимаар сургалтуудыг хийж байна. Дасгалжуулагчийн сургалт, шүүгчдийн сургалт гэдэг олон улсын сургалтанд дөрөв шүүгчнэрээ хамруулж, олон улсын дасгалжуулагчийн сургалтандаас багш нараа хамруулсан байгаа. Мөн саяхан одоо холбооныхоо бүх гишүүдийн их хурлыг хийж холбооны ерөнхийлөгч маань бас солигдсон байгаа. За одоо ингээд би английн 10-аас 11 насны хөвгүүдийн ангилал эхэлж байна. Энэ ангилал маань одоо 5 тамирчин өрсөлдөж байна. За хамгийн ихний тамирчин маань Эдэр клубын тамирчин Төвшин Бэлэг гарч ирсэн байна. За энэ ангиллын хөвгүүд маань охтуудын ангилалтайгаа адилхан 3-4-р бүмзэг урьдчилсан шатандаа хийж гүйцэтгэх ёстой. За Эдэр клубын тамирчин маань одоо 1-р бүмзэг хийж эхэлж байна. Энэ урьдчилсан шатанд маань 3-4 хийх ёстой. Тэгэхээр одоо шүүгчид маань одоо яг урьдчилсан шатны бүмзээ биш учраас оноо одоо өгөх боломжгүй болж байна гэсэн үг. Тэгээд удирдамжтайгаа сайн танилцаад одоо зөв бүмзээгээ хийж бичлэгээ сайн явуулах хэрэгтэй. Дараагийн удаа анхааралтай одоо байх хэрэгтэй юм байна. 3-4 бүмзэг хийх ёстой байсан. 8-аас 9 насныхан маань бол 1-2 дугаар бүмзэг хийсэн байгаа урьдчилсан шатан дээрээ. Одоо энэ маань 10-аас 11 нас болоод дээдлийн ангиллын нас нь болоод ирж байна. Тэгэхээр одоо бас бүмзээ маань өөрчлөгдсөн байсан. Тэгэхээр энэ тамирчин маань шигшээ шатны шалгаруултанд одоо өрсөлдөх боломжгүй болж байна гэсэн үг тийм ээ. Одоо өөр бүмзээ хийсэн учраас. За дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин Тэмүүлэн гарч ирсэн байна. 태극 3장 시작. За энэ тамирчин маань 3 дугаар бүмзэг хийж гүйцэтгэж эхэлж байна. За
Авчаагийн өшгөлтөн дээрээ бас анхаарад дараагийн удаа засах хэрэгтэй харагдаж байна. Улмигөө жигээд хурууга татаад бас өшөглөх хэрэгтэй. За бас арын өвдөг авгүй би суултан дээр үл ялэг нугалраад байгаа нь харагдаж байна. Тавирын тамирчдын маань бас нийтлэг алдаанууд дээр бас авгүй би суултны арын өвдөг жоохон нугалрах гад идэг. Тийм учраас тамирчид маань суултаа бэлдэж байхдаа арын өвдгөө нугаларж гинүү гэдгийг сайн одоо бас харж одоо бэлдэх хэрэгтэй. 준비. За одоо тамирч маань дөрөвдүгээр хүмзэг хийж гүйцэтгэнэ. 시작. За дөрөвдүгээр хүмзэн дээр манаас өөр шинэ хамгаалтууд гарч ирж байгаа. За тэгээ 1 2 3 дугаар хүмзэн дээр явчаагийн өшгөлт байгааг бол 4-р хүмзэнээс эхлээд явчаагийн өшгөлт орж ирдэг байгаа. За тамирчин манаас суултуудаа засах хэрэгтэй харагдаж байна. Мөн хуруунуудаа чангалахгүй сая хамгаалтан дээр ингээ хуруунууд нь салцсан харагдаж байна. Тэрийгээ засаж өгөх хэрэгтэй. Та ингээ 4-р хүмзэгээ амжилттай хийж гүйцэтгэлээ. 차렷. 경례. За дараагийн тамирчин мөн Кёнхи клубын тамирчин 준비. Б хантай гарч ирсэн байна. 태극 3장 시작. Мөн авчаагийн өшгөлтийг буруу өшгөлөөд одоо үлмигөө жихгүй хурууга татахгүй буруу өшгөлж байгаа харагдаж байна. Мөн суултууд манаас төдийлөн яг сайн суухгүй байна. Гэхдээ яг одоо яг таквондогийн маань одоо энэ пүмзэний төрөл дээр маань одоо энэ суултууд, зогсолтууд, гарын хамгаалтууд, өшгөлт гэд энэ бүгдийг маань яг ингэж хийнэ гэд цаанаас одоо стандартаар ингээд заасан байгаа. Тэр болгоныг багш нар манаас хүүхдүүдтэй зааж сургаж байгаа. Тийм учраас хүүхдүүд маань өөртөө сайн зөв сураад дараа нь одоо хүмзэгээ ихтэй бас алдахгүй хийхэд өндөр амаах боломжтой. За тамирч маань 4-р хүмзэгээ хийж гүйцэтгэж байна. Одоо энэ бага насны тамирчид маань бол одоо яваандаа дараагийн тэмцээн хүртэл бол сайжрах маш их боломжууд байгаа. Тийм учраас одоо энэ тэмцээнүүдийнхаа бичлэгийг үзээд одоо алдаануудаа засаад дараагийн тэмцээнүүдэд улам сайн болоод орж ирэх баха. 차렷. 경례. 준비. Та дараагийн тамирчин мөн Кёнхи клубын тамирчин мөнх сайхан гарч ирж байна. Та мөн л адил бас өмнөх хоёр тамирчинтай адил авчаагийн өшгөлтнийхөө улмыг жихгүй байна тийм ээ. Та 3 дугаар хүмзэгээ амжилттай хийж гүйцэтгэлээ. 차렷. 준비. 태극 4장 시작. Одоо мөн 4-р хүмзэг хийж гүйцэтгэнэ. За дэдгүү бис болтон дээр бас алдаа гаргаж байна. За навгүй бис болтны одоо гол алдаануудын нэг нь бас арын өсгийн одоо хөндөрөөд байгаа харагдаж байна. Өмнө нас хэлсэн дэмэ бид нэр тулааны төрөл, пүмзэний төрөл маань шал өөр байдаг. Пүмзэнээр маань бүтэн улаараа гисгэж хийх ёстой. Тэгвэл тулааны төрөл маань бол өлмий дээрээ хөнгөн одоо степ буюу одоо хүлээн ажиллагаа хийдэг байгаа. 차렷. За тэгээ бас өшгөлтүүд маань хүртэл
өөр хийгддэг байгаа. Авчаагийг яг үндсэн техник нь адилхан боловч бөмбөзэн дээр хуруугаа татаад өлмигээ жигээ хуруугаа татаж одоо удаан одоо харагдаж өшгөлдөг бол керүүгийн дээр бол авчаагийн өшгөлт маань төдийлөн хэрэглэгддэггүй. Толичагийн өшгөлт маань бас маш түгээмэл хэрэглэгддэг. За бас керүүгийн тулаан дээр маань хурдан өшгөлж оноо авах хэрэгтэй. Бөмбөзэн дээр маань гой өндөр өшгөлж зөв техниктэй өшгөлж одоо хүнд харуулдаг гэдгээрээ хоёр өөр байгаа. Тань тамирчин манаас авчааг өшгөлөхдөө гараа их савж өшгөлөөд байна. За савхгүйгээр яг цээжиндээ гараа авч агаад өшгөлөх хэрэгтэй. 바로 쉬어. Ерөнхийдөө бол хүүхдүүд маань одоо анхлан суралцж байхдаа одоо төдийлөн өөртөө мэдгүй ч гэсэн юм жижиг алдаануудыг рефлексүүдийг өөртөө одоо 태극 4장 суулгаад байгаа учраас аль болох тийм рефлекс одоо муу одоо тийм буруу одоо хэрэггүй хөдөлгөөн хийхгүйгээр аль болох техникээ зөв хийх хэрэгтэй. Анх сурж байхдаа яг тийм илүү рефлекс одоо суулгахгүйгээр яг одоо зөв сурчих юм бол цаашдаа одоо тэрийг засах одоо тийм юм гарахгүйгээр айгу зөв сурнаа гэсэн үг. 바로 Тань тамирчин хүмүүс абгүй би султны арын ингээд өвдөг нь нугларж байна. Тийм учраас дараагийн тэмцээнээр ч юм уу дараагийн бэлтгэл дээр энэ абгүй би султныхаа арын өвдгийг тэгшлэхгүй байх дээр илүү анхаарах хэрэгтэй. За ийхүү энэ дөрвөн тамирчин маань одоо финалийн шатанд шалгарсан байна. (12-оос 14 насны охидын ангилалд Кёнхи клубын тамирчин Ануужин оролцож байна. 차렷. 경례. 준비. 태극 3장 시작. Ануужингийн маань хувьд бол авчааг өшгөлчөд буцаагаад өвдгөө сайн нугалж буулгах хэрэгтэй харагдаж байна. Бас бөмбөзөө хэтэрхий хурдан хийгээд ах шиг харагдаж байна. Та бүби суултаа бас яг гоё зөв сууж өгөх хэрэгтэй. 바로 Хүүхдүүд маань ерөнхийдөө авчаагийн өшгөлтөн дээр өндөр өшгөлөх гэж ингээд доод өвдгөө жоохон нугалах гад байдаг. Доод өвдгөө нугалж болдгоо бас өлмий дээрээ гарч өшгөлөхгүй байх хэвээр. 태극 4장 시작. Таман тэгүг саажаа буюу 4-р хүнзэг хийж гүйцэтгэж байна. Таман хурууныхаа үзүүрийг гоё татаад өшгөлөх, өвдгөө нуглаад өшгөлвөл авчаагийн маань гоё олж өгнө. Тань тамирчин маань хитрхи яраад хурдан хийгээд зарим хөдөлгөөнүүдийнхаа гүйцэтгэлийг бас өшгөлтүүдийнхаа гүйцэтгэлийг хийж өгсөнгөө. Тань Ануужин маань манай авсан байна. Та одоо 12-оос 14 насны хөвгүүдийн ангилалд 9 тамирчин оролцож байгаа юм байна. За энэ 9 тамирчнаас бас 8 тамирчин маань финал буюу шгшээ тоглолтод шалгарна. Харин нэг тамирчин маань шгшээ шатанд оролцохгүй хасагдах юм байна. За эхний тамирчин маань Tigers клубын тамирчин Г отхон жаргал гарч ирсэн байна. 차렷. 경례. 준비. 태극 3장 시작. Таман 3-4-р хүнзэг урьдчилсан шатанда хийж гүйцэтгэнэ. Тань тамирчин манаас төдийл нөө хөдөлгөөн болгоны нэг нэгээр нь салгаад яг нөгөө урсгал одоо тасралтгүйгээр хийхгүй одоо хитрхи бас тасалж хийгээд ах шиг харагдаж байна. За зарим тамирчин маань хитрхи хурдан хийгээдсэн бол зарим тамирчин маань хитрхи одоо нэг нэгээр нь тасалж удаан хийгээд байна. Тэрийг тасралтгүй хийх ёстой.
Та 3 дугаар хүмзээг амжилттай хийж гүйцэтгсэн. Одоо 4 дугаар хүмзээг хийж гүйцэтгэнэ. Та мөн гар хөл хоёрын суулт одоо энэ гарын хамгаалт хоёр маань зэрэг одоо бүгд хийгдэх ёстой байгаа. Өшөглөхтөө тэнцвэр алдаж байна. Тамирчид маань ерөнхийдөө бол өшөглөхтөө өлмий дээрээ гарахгүйгээр дан өсгий дээрээ гიშгэж одоо өшгөлтүүдийг бүмзэн дээр бол өшгөлдөг байгаа. Вперед! Ко мне! Таавтхан жаргал 3-4 дугаар хүмзээг амжилттай хийж гүйцэтгэлээ. Дараагийн тамирчин эдэр клубын тамирчин Бэдүлгүн гарч ирсэн байна. 시작! Та тамирчин маань бас авчаагийн өшгөлөхтөө өвдгөө сайн нугалж гаргавал маш гоё өшгөлөх боломжтой харагдаж байна. Та энэ хамгаалтаас жоохон далаацтай арай томоор гаргаж өгөх хэрэгтэй. Хитрхи жижигхэн одоо бие бариад хүчтэй хийх гээд хичээгээд ах шиг байна. Та сая одоо анзаарсан бол өлмий дээрээ ингээд зогсоод байна. Өлмий дээрээ ерөнхийдөө хүмзээ маань зогсдгүй бүтэн улаараа гიშгэх ёстой байгаа. Ингээд өлмий өсгийнүүдээ ингээд хүндэрх болгоно одоо жижиг халтаа болоод 0.1 оноо хасагддаг байгаа. Хамын суултууд маань алдаатай харагдаж байна. Хамын өндөр өшгөлөхөд хойшоогоо одоо ингээд гидийгээд байгаа маань бас болохгүй. Маш их өлмий дээр босож зогсож ийн тамирчин маань. Тэгэхээр одоо дараагийн удаа өлмий дээр гарч болохгүй заавал өсгий дээр бүтэн улаараа гიშгэх ёстой гэдгийг бас бодоод хийх хэрэгтэй. За дараагийн тамирчин Кёнги клубын тамирчин эм төгөлдөр гарч ирсэн байна. Энэ тамирчин маань бас авчаагийн өшгөлтнийхөө техникийг одоо бүмзээ хийж явахдаа засах хэрэгтэй харагдаж байна. Та 3 дугаар бүмзээг амжилттай хийж гүйцэтгэлээ. Та таквондогийн одоо бүмзээг их одоо тоо тасгалын төрөл манаас 2024 оны Парисын Олимпиад орох одоо магадлал юм өндөртэй төрөл байгаа. За тэгээд ерөнхийдөө бол Азийн аврах шалралт Азийн наадам мөн одоо оюутны их наадам дэлхийн авраг гэд бүх одоо тэмцээнүүд бол Олимпиас бусад төрлийн бүх тэмцээнүүдэд одоо тулаантайгаа хамт зохиогддог байгаа. Тэгэхээр одоо дан бүмзэний маань төрлөөр хичээлээд дэлхийн аврах шалралт Азийн авраг гэд бүх тэмцээнүүдэд бас оролцож болно. Тулаан одоо нэг хийдгүү ч юм уу тулааны төрлийг сонирхдаггүй бол бүмзэний төрлөөр бас дан одоо голчилж хичээлэх юм боломжтой. Та мэдээж 24 оны Парисын Олимпиад орох юм бол одоо Монгол улсаас манаас одоо тамирчид маань эрхээ аваад оролцох юм магадлалтай. Та дараагийн тамирчин маань Кёнхи клубын тамирчин Шижир Тулга гарч ирсэн байна. За Шижир Тулга маань 3 дугаар бүмзээг амжилттай хийж гүйцэтгэлээ. Та одоо 4 дугаар бүмзээг хийж гүйцэтгэнэ. За би ангилал маань 12-аас 14, 15-аас 17, 18-аас 29 насны ангилал хүртэл байгаа. 8-аас 9, 10-аас 11, 12-аас 14, 15-аас 17, 18-аас 29 нас хүртэл би ангиллын тамирчид маань байгаа гэсэн үг. За дотроо бас
бие ангиллын тамирчид маань хөх бүстэй, улаан бүстэй тамирчид маань оролцож байгаа. Өмнөх өдөр бол С ангиллын тамирчид маань шар бүстэй, ногоон бүстэй тамирчид оролцож байсан. Өнөөдөр бол урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байгаа. Өнөөдөр финалийн шигшээ шатанд шалгарсан тамирчид маань шигшээ шатны тэмцээн маань гараад шигшээ шатны тэмцээндээ одоо шалгараад тэгээ тэндээсээ хамгийн сайн байсан өндөр оноо авсан 3 тамирчин маань одоо медалийн болзол хангах байгаа. За дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин урт насан тасгалаа хийж гүйцэтгэж байна. Та дорт насан маань 4-р бөмбөгийг хийж гүйцэтгэнэ. За тамирчин мөн хийж явах үедээ бол арийнхаа өсгийг өсөж байгаа өндөрүүлээд байгаа шүү дээ. Сая бас зөндөө одоо тамирчдын алдаануудыг ярилцсан тийм ээ. Тэгээд өсгийгөө хөндөрүүлэх, бүтэн улаараа заавал гисгэх гээд тэр талаар ярьсан байгаа. Танаас гараараа сүр хүчтэй хийж явах шиг тийм. Тийм. Гарын хамгаалтууд маань хүчтэй байсан, хөлийн суултууд маань өшгөлт маань бас төдийлэн сайн болсонгүй. Та дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин Золбот гарч ирсэн байна. Энэ тэмцээнд маань бас хамгийн олон хүний тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр бол Кёнхи клуб оролцож байгаа. За мөн хан оргил соёлт клуб, зүүн хараа хотын хараагийн хөх чон клуб, Шонхор клуб, Өвөр ангай аймгийн Шонхор клуб, энэ тамирчид маань Эдэр клуб, энэ тамирчид маань бас клубүүд маань маш олон хүний бүрэлдэхүүнтэй бас оролцож байгаа. Залбат маань 3 дугаар бөмбөгийг амжилттай хийж гүйцэтгэлээ. 준비. 태극 4장 시작. За одоо 4-р бөмбөгийг хийж гүйцэтгэнэ. За ер нь л тамирчдын маань нийтлэг алдаа нүсгийг өргөх, абгүйлийн сордныдын арын өвдгөө нуглах, өсгөлж явахдаа падимо жихгүй байх гэдэг энэ алдаанууд маань бас харагдаж байна те. Түгээмэл алдаанууд нь. Тийм, түгээмэл алдаа болж харагдаж байна. Тэгэхээр хилэн тамирчид энийг бас нэг хайхтар анзаардаг гэсэн үг дээ. Тийм. Тэгээд анзаарсан ч гэсэн ерөнхийдөө одоо удаан давтаж, удаан одоо яаж иж энэ маань засардаг байгаа тийм ээ. Маш удаагийн олон удаагийн давтамжтай бэлтжиж гарч ирнэ. 준비. За дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин Ж Тэмүүгэ гарч ирсэн байна. Хан тамирчин маань бас авчаагийн өшгөл дээр өвдгөө сайн нуглаад, хуруугаа сайн батаад өшгөлөх хэрэгтэй харагдаж байна. За одоо энэ дээр одоо жишээлбэл харагдаж шít. Арын ингээ өсгийн хөндөрсөн. Тамирчин манаас хэтэрхий жоохон яарад хөдөлгөөнүүдээ гүйцэтгэлтэй хийх байх шиг харагдаж байна. 샷. 준비. Та дараагийн бөмбөгийг 태극 4장 хамтдаа 시작. харцгаая. Та явчаагийн өшгөлтөн дээр бас одоо дараалал 2 явчаагийн өшгөлтөн дээр тэнцвэр алдаж байгаа харагдаж байна. Ерөнхийдөө авчаагийн өшгөлтөн дээр ингээд үлмий дээрээ өшгөлчгөр одоо тэнцвэр алдах магадлал өндөртэй болж штэ тий. Тэгэхээр яг өсгийгөө сайн гişгэ бүтэн улан дээрээ гişэл. Тэгэхээр бас тэгж өшгөлтөнд бол сунгалт хэрэгтэй юм л да. Тэгэхээр хүүхдүүд маань сунгалтаа болон өшгөлтийнхөө гойны харын сонголт авч явах муу гос ч юм уу өвдгнүүд хальтаа үзэсгэлэнтэй даа тий. Тэгэхээр бас сунгалтаа сайн бэгээрээ сайн сунгалтаа ижиж авчаагийг сайн өшгөлөх нь мөн одоо
Өшгөлтийнхоо техникийг бас зөв хийх хэрэгтэй агаад. За дараагийн тамирчин минь хаан өргөл соёлж Клубын тамирчин Эм Төрбат. гарч ирсэн байна. Та бас өмнөх одоо Си англи дээр хэлжсэн тийм ээ хан аргал соёлж клуб маань энэ тэмцээнд анх удаа одоо оролцож байгаа юм шинэ клубүүдийн нэг байна. За тамирчны маань гарын хамгаалт маш өндөр харагдчихжээ. Хөлийн суултад бас жоохон тус хэрэгтэй харагдаж байна. Энэ дидгүү би суултнаас одоо абгүү бүрээ суулт руу шилжихэд одоо хөлөө жоохон өргөөд урагшлуулаад том болгоод За өөрчилж шилжих хэрэгтэй тийм ээ. Өргөл соёлж клуб нь улаан бүстэй өнгөн бүс рүү ороод ирсэн чинь бас насан жоохон дэвшилсэн чинь түрүүний нэг натлах шишгэлт. Тийм арай гайгүй сайж өөр болж ин тэ. Тэгэхээр бас одоо ногоомстэй шар бүстэй хүүхдүүд маань үзэж байгаа бол урагшаа алхаж өсгөх нь буруу шүү гэдгийг бас дахиад хэлээ тийм ээ. Тийм. Та дөрөвдүгээр хүнзээ одоо хийж үздэг нэ. Та тэдгүү би суултыг нэлээд сайн одоо тасаж өгөх хэрэгтэй харагдаж байна энэ тамирчин маань. Тэдгүү би суултыг маань дандаа дутуу суугаад байна. Та тасгалаа амжилттай хийж гүйцэтгэлээ. За дараагийн тамирчин минь шохор клубын тамирчин. Зол жаргал оролцож байгаа юм байна. Үнзэн гаргаж ирсэн байна. Мөн улаан бүстэй тамирчин байгаа юм байна. Аси английн тамирчид маань шар бүстэй, ногоон бүстэй байсан бол би английн тамирчид маань хөх бүстэй, улаан бүстэй тамирчид оролцож байгаа. Сайн тамирчин манаас хүчтэй зөх гээд бас нөгөө хөдөлгөөнүүдээ нэг нэгээр нь тастаад байна тийм ээ. Тэгэхээр яг одоо хүнзээний одоо хоёр зохих одоо хурд техник гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас тэрийг бас одоо хэрэгжүүлээ тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй. Хоёр зохитой одоо 1 2 гэж шууд ингээд зохих хэрэгтэй. 3 дахь хүнзээн дээр ерөнхийдөө бол нэг зохилт, хоёр зохилтын хурд нь бол өөр юм шүү дээ тий. Нэг хоёр зохиор бол өгсөрөө залгаж хоёр удаан зохиж юм тий. Нэг зохилт бол арай удаан юм байна. Гүйцэтгэл сайтай байх хэрэгтэй. Хоёрдугаар хүнзээ хоёр зохицтой ерөнхийдөө гүйцэтгэл арай нэг зохиж байгаагаас арай өөр хурдаар зохих хэрэгтэй хоёулангийн тийм ээ. За дөрөвдүгээр хүнзэн дээр мөн л тэдгүү бие суултыг буруу суугаад байна. Ер нь тамирчид одоо энэ насны английн 3-4 хүнзэн дээр бол хөвчлэн дэдгүү бие суул маш олон гарч ирж байгаа. Тийм учраас дэдгүү бие суултыг одоо бас сайн засах хэрэгтэй харагдаж байна. Энэ насны хөвгүүдийн английн тамирчид маань бол одоо нийтлэг алдаа нь бол дэдгүү бие суултан дээр хөвчлэн алдаж байна. Абгүү бие суултан дээр харын өвдгөө нугалж ийн өсгийгөө өргөж байна. За ингээд энэ насны английн тамирчиднаас маань эхний 8 тамирчид маань шигшээ шатанд шалгарч байна. За дараагийн ангилал 15-аас 17 насны охидын ангилал нийт 6 тамирчин өрсөлдөж байна. За хамгийн ихний тамирчин Идэр клубын тамирчин Ариун Заяа гарч ирсэн байна. За 15-аас 17 насны тамирчид маань үржилсэн шатны тоглолтонд 4-р бүнзээ, 5-р бүнзээг хийж гүйцэтгэнэ. Тамирчид маань бас л дэдгүү бие суултыг их дутуу суугаад байгаа харагдаад байна тийм ээ. Тэгэхээр дэдгүү бие суулт маань бол бас одоо хүнзэн дээр бас абгүү бие, дэдгүү бие гэх ингээд олон одоо орж байгаа суултууд учраас зөв суухгүй болоод тэр болгон дээрээ оноо алдна. Тийм. За шууд 5 дахь хүнзээг хөргөлжлүүлээд хийж байна. Тань тамирчин манаас гарандаа жоохон одоо хүчтэй хамгаалтуудаа цохилтуудаа жоохон хүчтэй хийгээд өгвөл илүү одоо сайн хийх боломжтой харагдаж байна. За мөн явчаагийн өшгөлтийг
одоо сайн давтаад өндөр өшгөлдөг болох хэрэгтэй харагдаж байна. Жохон тийм урсгалаараа Тийм зөөлхөн хийж тий. Охтуудын ерөнхийдөө бол бас түгээмэл алдаа нь бол тийм зөөлхөн хийгээд байгаа. Тэгэхээр охтууд маань одоо илүү хүчтэй хийж бусдаасаа ялгахгүй бол одоо адилхан бусдаа адилхан хүчтэй адилхан байж байна гэсэн үг. Жохон гар хөл хоёр чанга хоёроо тэгэхээр пүнзээ мөн өөрөө үзэмжтэй болдог 태극 тий. 4장 시작. Дараагийн тамирчин Кёнхи клубын тамирчин Тэ Индра гарчсан байна. Маш их сонголттой охин байна тийм ээ. Маш өндөр төгсгөлд нь жоохон төгжээд өгвөл гоё болох юм байна тий. Өшгөлтөн дээрээ жоохон одоо тийм 1 секундын тийм барилт одоо нэмээд өгвөл илүү одоо харагдах нь гоё харагдаж байна. Өндөр ч байна тий. тийм. 바로 Та 4-р хүнзээг амжилттай хийж гүйцэтгэлээ. Одоо 5-р хүнзээгээ хийж гүйцэтгэнэ. Шууд залуулаад 5 дахь хүн. 시작. 준비. 태극 5장 Та 시작. 5-р хүнзээ маань бас маш ихсэн өөрийн онцлогтой хүнзээ тий. Тэгэхээр хүнзээ болгон маань өөрийн гэсэн тийм онцлогтой өөрийн гэсэн тийм техник, тийм өөрийн гэсэн тийм агуулгатай агуулга тийм тийм дүр төрхтэй юм уу хэвчтэй. Тэгэхээр одоо тэр болгоныг чэйжлээд тэр болгоныг гаргах хэрэгтэй. Ер нь бол хүнзээ маань хамгийн анх үүсэхдээ дайны үед нүүн живсгүйгээр өөрийгөө хамгаалах гэж тийм хамгаалахын тулд бүтээсэн гарсан гэж ярьдаг. Тэрэндээ ч та одоо хүнзээний хөдөлгөөнд нь бүгдөө яг тийм тулааны хамгаалтуу, цохилтуу, тийм хариу үйлчлэлтөө гэдэг бүх зүйл багтсан байдаг. Бид нар зүгээр нэг яг тоо тасгал нэрлэлээр хийгээд идэг мөртлөө цаанаа бүтэн тийм тулааны орлогын цогц суур тасгалууд явж идэг. Тий. За дараагийн намжин Кёнхи клубын намжингийн уянга гарчсан байна. За тамирчин манаас төдийлөн хуруунуудаа чангалаад нийлүүлэхгүй хийгээд байгаа харагдаж байна. За хөлийн техник бас их сул. Тэгэхээр Техник гүйцэтгэл бас их жоохон тийм таар харагдаж байна. Тэгэхээр одоо өшгөлтөн дээрээ илүү анхаарал, өшгөлтөө сунгалтан дээрээ бас анхаарах хэрэгтэй харагдаж байна. Тийм ээ техник дээрээ анхаарахаас гадна сунгалтаа сайжруулж иж өндөр өшгөлн тийм ээ. Тийм үү адил тэгээд адил түрүүний ярьж байгаа дэр гар хөлийн төгжил тийм. Одоо сайн их юм болдог. Оноо нь бол өндөр авах боломжтой байл. 셔. 시작. Та одоо 5 дахь хүнзээг хийж гүйцэтгэнэ. 태극 5장 시작. Одоо С английн тамирчид бол 1-2 дахь хүнзээг цээжлээд зарим нь өөрийн болгосон зарим нь яг цээжилснээрээ хийж байгаа бол одоо Б английн тамирчид бол аль эзээ өөрийн болгоод цээжилсэн одоо тэрийгэ техникээ зөв хийгээд одоо давтцсан тийм давтцсан байх ёстой. Тэгэхээр тамирчид маань бас зарим нь за би тулаан дуртай пүнзэн дургүй гэх ёсгүй. Яг одоо 16 17 өсвөр нас хүртлээ бол одоо бас пүнзэг давхар одоо мэддэг байх хэрэгтэй. Тамирчид бол бүр нэгээс Корея пүнзээ хүртэл заавал мэддэг байх хэрэгтэй тийм ээ. Суурь нь яагаад гэхээр одоо пүнзээ байгаа учраас зөв техниктэй зөв одоо тамирчин мод гэж бодох юм бол бас пүнзэг техник зөв сурсан байх хэрэгтэй. За дараагийн тамирчин маань Ривер клубын намун заяа гарч ирсэн байна. Та тамирчин манаас явчиг өшгөлтөн дээр баг зэрэг тэнцвэр алдаж байна тийм ээ. Дидгүү би суултаа тийш ясж байгаа юм өндөг гэдэг тийм. Тийм дидгүү би суултан дээрээ бас баг зэрэг алдаануудыг гаргаж байна. Тэгээ бас гарандаа жоохон хүчтэй одоо хамгаал цогцолтуудаа хийгээд илүү гоё хийхээр харагдаж байна. Одоо манай тамирчид бол маш их нөөц бололцоо байгаад байгаа тийм ээ. Тэгээ тэрэн дээр бас өөрсдөө хөгжүүлээд одоо энэ алдаатай зүйлүүдээ одоо нэмээд засаад явах юм бол маш одоо сайн тамирчид маш олноор төрөн гарах боломжтой. Тийм тэмцээн оролдоо нүртэл тэргээд аваад маш ширүүн өрсөлдөөнтэй дундаас хүн болгож хөгдөж өөрсдөө бас ингээд дайжлан тэн дундаас гарч иж байгаа тамирчин маань цаашаа бас илүү их том амжилтын төлөө зорих тий. Хаявчгийн өшгөлтийг өдөөлөн сайн биш өшгөлөхгүй байна тийм ээ. Тэгэхээр одоо бас сунгалтаа сайжруулаад явчгийн өшгөлтний техникийг давтах хэрэгтэй харагдаж байна. Тэгээ явчгийг өшгөлтөн дээр жоохон төвчлөлтөл ялч гэдэг байгаа тийм.
За дараагийн нэмэр чинь тулах клубын нэмэр чинь олон чимэг гарч ирсэн байна. Мөн адил 4-5 дахь хүнзэг хийж гүйцэтгэв нэ. Тамирчин маань техник бол одоо яг тэр хүндээ жижигхэн шууд гаргаад байна тийм ээ. Яг энэ чинь бэлдэх байдал бас байгаад байгаа байхгүй юу? Одоо хамгаалтаа ийм байдлаас ингэж гаргана гэдэг. Тэр байдлыг сурах хэрэгтэй. Гар хаанаас тий шууд гэр хамгаалтанд гараад ирж штэ тий. Зарим хүмүүсээр нэг биетийг ойрхон нааж гаргаад байгаа. Биеийн хажуу талаас ойноос чинь бүрэн далаацтай гарч ирэх хэрэгтэй юм байж л биендээ наачаад ингэж хийхэр юм жоох сөргөө жоох сул харагдав. Тэгээ бас одоо хамгаалтын маань хүч нь одоо хүчгүй болж ирж штэ тий. Дээрээсээ ойноос хүчтэй ирч аваад ингэ урдаад хөвчлөлтэй их юм бол энэ техник юмс гоё болохгүй дөө. Та бүр ингэж хажуу тал руугаа харахгүй бие болно бол хажууд урагшаа харуулад толгоогоор хажуу тал руугаа харах хэвээр. Одоо бас харц шилжүүлж байгаа маань хүртэл энэ дээр чи өөр болоод ирэхээр өөр харагдаад байгаа хгүй хүмзэгээ алдаад байгаа юм шиг тийм ээ. Та бас явчаагийн өшгөлтийг төдийлөн сайн зөв хийхгүй тийм ээ. Та хоёр хүмзэгээ амжилттай хийж гүйцэтгэлээ. За дараагийн нэмэр чинь шогор клубын нэмэр чинь чи насан жаргал гарч ирсэн байна. Хүмсэг хийх юм байна. Тэрэ хүнэ 준비. Та мөн адил 4-5 дахь хүнзэг хийж гүйцэтгэн. 계곡 사장 시작. За энэ хамгаалтыг ингэж удаан бол гаргахгүй тийм ээ. Тэгээ хойноос шууд урагшаа хүчтэй гаргах. За тэгэхээр яг одоо жишээлбэл бодит амьдрал дээр одоо өршгөлтийг ч юм уу цохилтыг ингээ хаалгаа ингээ удаан зөөлгөн гаргавал нөгөө баг өөрийнх нь гар нь хугарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг хүчтэй зүг гаргаж иж одоо тэр зохилт өшгөлтүүдийг хамгаална. Тийм учраас ер нь ямар ч хамгаалтыг тэгээд одоо удаан ямар амьсгалын одоо тэр амралт биш дээ тийм ээ. Тэгэхээр хурдан хүчтэй хийж зүг болно. Тэгэхээр бас тамирчид маань саний хамгаалтан дээр ерөнхийдөө анхааралтай байх хэрэгтэй. Гэж удаан гаргадаг юм байна гэдгийг бас яах хэрэгтэй тийм ээ. Бодолцох хэрэгтэй. Та дараагийн хүнзэгийг хамтдаа харцгаая. Манай одоо холбооны тамирчид маань одоо цахим хэлбэрээр бас олон улсын юм хүмзэний тэмцээнд маш амжилттай оролцож байгаа тийм ээ. Тэгэхээр одоо тамирчид маань гэртээ одоо байгаа ч гэсэн ер нь бэлтгэл сургуультаа хийгээд хүмзэгээ хийгээд бичлэгээ хийгээд бас дараагийн тэмцээнүүдтэй оролцох одоо боломжтой. Олон улсын тэмцээнд ч оролцох боломжтой. Дотоодод зохиож байгаа цахим тэмцээнүүд ч оролцох боломжтой байгаа шүү дээ. Тэр нь бол хаанаас ч орсон нээлттэй байгаа тийм. Тийм болохоор тамирчид өөрсдөө бэлтгэл сургуультаа сайн базаагаад за одоо мөн саяхнаас ярьжсэн заалаар бас тэмцээн болох магадлалтай гэсэн зүгээр шуум сонсогдож ирсэн тийм ээ. Тэр маань нэр өнөхөр болчих юм бол хүүхдүүд нь бас юм гэж боддог болж магадгүй шүү тийм ээ. Өөрсдөө дараа одоо бэлтгэлээ болчих юм бол тийм байж байгаа шүү тийм. За ингээд энэ шатны английн 6 тамирч маань зургуулаа шигшээ шатанд шалгарсан байна тийм ээ. Тийм ээ. За одоо хөвгүүдийн ангиллалд маань 3 тамирч оролцож байгаа юм байна. 15-аас 17 насны эмэгтэйчүүд тийм ээ. За эхний тамирч маань эдэр клубын тамирчин Максар жанцсан байна. 준비. Та тамирчид маань мөн адил 4-5 дахь хүнзэг хийж гүйцэтгэнэ. Тань тамирчин маань нэлээд яарад одоо хөдөлгөөнүүдээ гүйцэтгэлээ ерөөсөө хийхгүй
шууд л яваад байна тийм ээ. Та дөрөвдүгээр хэмжээг хийж гүйцэтгэлээ. Ерөнхийдөө л одоо ингээд маш хурдан ингээд яарал хийчихээр нөгөө суултуудаа зөв сууж чадахгүй, том сууж чадахгүй тийм ээ. Гараа бол одоо тэрүүхэн тэндээ галс ингээд хамгаалал зохиол хийчин. Өшгөлтүүд маань яг оновчтой өшгөлөхгүй. Ингээд бүх зүйл маань одоо яг яараад ирэхээрээ өөрчлөгдөөд буруу болоод ирж байна. Яарад юм ихээр л худлаа. Тийм гүйцэтгэлгүй болоод ирж байна тийм. Яарахгүй юу гэх юм бол харин тодорхой юмудаа сайн өөрчлөлт нэгтлээд байж байгаа. Яарад хийнгүүтэл нөгөө хөдөлгөөнүүдэд анзаархаа болол тэгээд буруу техник үзүүлэлт эхэлж байгаа л да. Та дараагийн намарчин Кёнхи клубын намарчин Д Хүслэн байна. 준비. 태극 4장 시작. Тань тамирчин манаас хөлийн техник, өшгөлтийн техникүүдээ засах хэрэгтэй харагдаж байна. Өвдгөө сайн нуглаад, өшгөлөхдөө бас гараа ингэртэй авахгүй шууд ингэ хамгаалттай чигээр яваадах шиг харагдлаа сая. Та бүмзэн дээр маань бол авчаагийн, явчаагийн хоёр өшгөлт маань маш олон гардаг. Маш одоо тийм суур одоо өшгөлтүүд нь байгаа. Тийм учраас авчаагийн, явчаагийн, толичаагийн өшгөлтнийхоо техникийг зөв сурах одоо тэгээ сунгалтаа сайн их хэрэгтэй харагдаж байна хэмэрчд маань. За бүмзэний өшгөлөлт кэруги буюу тулааны өшгөлт хоёр маань хоёр өөр хийгдэж байгаа тийм ээ. Тань тамирчны бас абгүүби суултны арын өвдөг их нуглараад байгаа харагдаж байна. Бас л жоохон сүүлийн бүмзэн дээр жоохон яараад байгаа л харагдаад байна. Тэгэхээр яг тодорхой хэмжээний тэр бүмзийг хийж байгаа гүйцэтгэл хурд гэдэг тэр бүх зүйл нь одоо яг ингээ байгаа учраас хүүхдүүд хитрхи хурдан ихээр одоо гүйцэтгэлээ дутуу хийгээд байна. Тийм учраас бас одоо хурдаа тааруулж хийх хэрэгтэй. Та дараагийн тамирчин Өөр хангай аймгийн Шонхор клубын ил содонд орж гарч ирсэн байна. За энэ английн хөвгүүдийн англи маань 3 тамирчин өрсөлдөж байгаа. За энэ английн дараа маань 18-аас 29 насны одоо англи бие английн тоглолтууд эхэлнэ. За энэ тамирчнууд өшгөлтийн техникийг дээшээ гаргаж байгаа мөртлөө буруу өшгөлүүд юм тийм ээ. Буруу хийгээд гүйцэтгэлээ сайн хийхгүй. Тэгээ бас хөл гар нь одоо ингээд тустаа хөдлөдөн штэ. Тэгэхэд суулт гарын хамгаалт хоёр нь зүгээр зэрэг байх хэрэгтэй байсан юм байна. Хоёр тэр бодохоор яг дуусах гэж нэг л хоёр л нэг л байна. За 15-аас 17 наснд оролцож байгаа содонд орж явбал өшгөлтийн техникүүдийг бас жоохон засах хэрэгтэй юм байна. Хүмзэний хөдөлгөөнүүдээ засах хэрэгтэй харагдаж байна. За одоо дараагийн хүмзэгээ хийж гүйцэтгэх нь 5 дахь хүмзэг хийнэ. Бас жоо өөрөө жоохос яарад тах шиг шүү тий. дээ. Сандраад байгаа юм шиг бас харагдаад байна тийм ээ. Тэгэхээр аль тайван одоо хөдөлгөөнүүдээ зөв хийгээд хүмзэгээ зөв хийж гүйцэтгэх хэрэгтэй харагдаж байна. Тэгвэл яг өөрийнхөө ч юм уу болгож хийн гэсэн бол байдал байхгүй. Стил оруулж болохгүй. Яг нэг стандартаар цаана заагаад өгсөн ийм зүйл ах ёстой гэсэн бол яг тэрнгээр бол гараа бас цээжинтэй авах хэрэгтэй. Дээшээгээ жоохон хараад энэ тэшгүүлж явах та. Тий. Ерөнхийдөө л яг өшгөлж явах та хитрхи дээр өндөр дээр өшгөлж яваас яг урагшаа болон хөдөлгөөнөө бол гоё цээжилсэн байна. Одоо энэ дээр яг замаа цээжилсэн юм чи одоо бусад хөдөлгөөнүүдэд детальчлаад байгаа. Нэг нэгээр нь засаад явчих юм бол хэмжээ нь аюу гоё болчих. Моолноос хөөрхөн гарандаа хүч байгаад байна. Тэг хүчээр нь гоё яаж. Одоо гарын хамгаалтаа зөв гаргахгүй ч байгаа юм тий. Тэр байдлаас болоод бүх зүйлүүд ингээд жоохон буруу харагдаад байна. Тий, түүнээс бол нэг зөв техникээр хийвэл гоё төгжээд хийчих харагдаж байна тий. За ингээ 3 тамирчдын маань оноо гарсан байна. 3 тамирчны маань шигшээ шатны одоо шалгаруулалт явагдсны дараа алтан хүрэл медалийн эзэн татсан. За 18-29 насны
эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн чимэг тэхээс дотоод хэргийн сургуулийн тамирчин оролцож байгаа юм байна. Улсын оролцоос оролцож ирсэн тий. Тий. Сандын яг Чират кнэ. Тэвүү саажа. Үри. хамун адил 4-р хүнзээ 5-р хүнзээг хийж гүйцэтгэв нэ. За энэ синий хойноос гаргадаг хамгаалт бас жоохон буруу авчихсан. Тий. Дээрээс авах хэрэгтэй. Тогс доороос шууд. Тамирчин маань ерөнхийдөө нөө хамгаалтаа хаанаас гаргах уу? Тэр болгоныг яг детальчил зааж байгаа шүү дээ. Тэрийг бас Тэр. зөв сураагаас болоод эсвэл ингээд сурахтаа одоо нөө яараач юм уу тий. Өөртөж байгаа. Өөр байдлаар сурцсан байна. Тэгэхээр одоо тэрийг яг хаанаас гаргавал зөв болох уу? Хаанаас хаа хүртэл хамгаалах уу гэдгээ бас тэрийг яг зөв хийх хэрэгтэй. Бас нэг гараараа хамгаалж, нэг гараараа одоо зохихгүй тийм ээ. Заавал нөгөө гар нь одоо хоёулаа зөрж явж идэг. Зөрж хамгаалж идэг байгаа. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Саяын тамирчин манаас зарим үедээ нэг гараараа хамгаалжаад харагдчихээн тий. За одоо дараагийн бүмзэгээ ер нь хүмүүсийн хийх маш хөдөлмөрлөлтөө тухайн бүх хөдөлгөөнийг яг стандартаар цээжлэн тэгээ дараа нь биедээ ягштал суулгана гэдэг тийм. Одоо хамгаалтууд, суултууд юм уу тэр энэ бүх зүйлийг одоо нэг хараад шууд сурчна гэж аахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энийг маш олон удаа давтаж өөрөө маш их цагийг гаргаж өөрөө одоо заавал зориулт гаргаж сурах юм болов. Тийм. Тэгж өөртөө тулж ажиллаж хийх юм бол тухайн хийж байгаа юм маань бол өөрт нь бол маш тийм суулж өгнө. Тэрнийг дагаж өөрөө мэд өөртөө ажиллаад авах сурч байгаа шүү дээ тийм. За ингээд 5 дахь хүнзээгээ амжилттай хийж гүйцэтгэлээ. За дотоод хэргийн их сургуулийн тамирчин мөнгөн чимгийн оноо гарч байна. 3 оноо авсан байна. Зэ 18-аас 29 насны эрэгтэйчүүдийн ангилалд хараг өгчнө. Хараг өгчнө. Га эрдэнэ оролцож байгаа юм байна. За би ангиллын манд төрлөл ингээд 18-аас 29 насны ангиллаар төгсөж байгаа тийм ээ. Тэгээ за ган эрдэнэ маань одоо хүмзээг эрхээ ихийг хамтдаа арцгаая. 준비. 국 사장 시작. Таас хуруунууд нь салангад байгаа сая харагдлаа тийм ээ. Эрхийн уруугаа бас уруу гартах нааж өггүй тийм ээ. За энэ 7 уруу дунд ядам уруу энэ 3 уруу ингэ зэрэг ус зэрэгцсэн байх тийм лээ. Тэгэхээр яг хуруунуудаа бас наагаа зөв эрхийн уруугаа сайн нааж одоо хамгаалах хэрэгтэй. Гараа дэлгэсэн хамгаалтууд дээр тавас гараа атгалт нь хүртэл яг зөв атгах хэрэгтэй байгаа ба шүү дээ. Хүмзээ ээж явахдаа тэр зөв атгаж гин үү, буруу атгаж гин үү гэдэг нь хүртэл харагддаг байгаа тий. За одоо 5 дахь хүмзээг хийж 5 дахь хүмзээг одоо хийж гүйцэтгэв нэ. 차렷 손에 За 5 дахь хүнзээ хэд болснараа энэ бол би английн Тийм урьдчилсан шатны ганцаарчилсан тоглолтууд маань дуусгалнаа. 국 5장 시작. Тайнуудаа хөлн маш ойрт заарж штэ саяны одоо зогсолтон дээр Венсоги, Урансоги гэдэг одоо яг баруун зүүн зогсолт гэдэг одоо энэ зогсолт дээр нэг хөлний зайтай нэг хөлнийг урагш байгаа нөгөө хөлнийг хажуу тал руугаа ингээ бүтэн бүр харцсан байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тамирчид маань энэ зогсолтуудыг, суултуудыг бас сайн цээжлээд яг ийм хэмжээтэй байх хэрэгтэй юм байна. Нэг атгын зайтай байх хэрэгтэй юм байна гэдэг юм уу. Тэр болгоныг яг одоо мэдчихэж хүмзээгээ ивэл илүү одоо сайн хийнэ. За ингээ ган ярдэн маань хүмзээгээ хийж гүйцэтгэлээ. Одоо ган ярдэн маань оноо гадрах байх тийм ээ. За 351 оноо авсан байна. За энэхүү би ангиллын ганцаарчилсан шатны урьдчилсан тоглолтууд маань өндөрлөж байна.
Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.